Луухаас Теофилд бичсэн захиад. Гүнээ хүндэт Теофил. Есүс Христийн бүтээсэн гайхамшигыг үзсэн хүмүүс энэ тухайга бидэнд ярьж өгснээр барахгүй. Зарим нь бүр ном бичжээ. Би олон жил үүнийг сайн судалсан учраас сонссон бүхэн чинь үнэн болохыг танд ойлгуулахыг зорьж тун сонирхолтой нэгэн өгүүлэг бичээ. Миний бичих зүйл гэвэл Иудэ улсын Антипатрийн Херод хааны үед Иерусалим хотын сүмийн зэрэгтнүүдээс бүрдсэн Авиах гэгч бүлгийн гишүүн Захариах, сүмийн нэгэн зэрэгтний охин Елизавет нарын сайхан сэтгэлтэй гэмгүй ариун гэр бүл амьдарч байлаа. Тэд Иерусалим хотын уугуул иргэд ажээ. ертөнцийн эзэн тэдний амьдралыг сайн мэдэж байлаа. Хоёулаа их эзний хууль дүрмийг зөрчилгүй ёсчлон дагдаг бөгөөд харин эхнэр Елизавет нь өргүү байсан учраас хоёул үр хөөхдгүй нас өтөлжээ. Нэгэн удаа сүмд сан тавих хүнийг шодсны дагуу Захариах энэ ажлыг хийх боллоо. Сан тавих цаг болж тэр сүмийн гадна зогсож байгаа бүх хүн ертөнцийн эзэнтэй ярьж эхлэхэд Захариах дотогш орохдоо сан тавьдаг ширээний баруун талд зогсож байгаа их эзний Ербусын элчийг олж хараад ихэд балмагдан сандарчээ. Захариаха бүү. ертөнцийн эзэн чиний хүслийг анхааран сонссон учраас эхнэр чинь хүүхэд төрүүлэх болно. Хүүхдийг Жогон гэж нэрлэ. Чи эхнэрийн хамт баяр жаргал амсгуулна. Түүгээрч барахгүй хүүчин төрөхдөө олон хүнийг баярлуулна. Учир нь тэр энгийн нэг хүн биш ээ. Хүүчин их эзний маш чухал ажлыг хийдэг болж арх дарс хизээч амсахгүй болно. Тэр хүү төрхөөсөө өмнө ертөнцийн эзний ариун сүнстэй болно. ертөнцийн эзний эртний зарлага элэг ах ийм байсан. Хүүчин элэг ахын адилаар олон Израиль хүнийг манай их эзэнд итгүүлнэ. Өнөөдрийн израильчууд ертөнцийн эзний үгийг бат дагдаг байлаа. Хүүчин одоогийн дуулуургүй израильчуудыг өвөг дэдэстэй адил болгож олон хүний сэтгэлийг шинчлэн засахуулна. Их эзнийг эрхийн өмнөх бэлтгэлийг хүүчин ийхүү хийн гэж Ербусын элч хэллээ. Бид нэгэнт нас өндөр болсон учраас одоо яахан хүүтэй болж чадах вүлээ гэж Захариах асуулаа. Миний нэр Гавриэл. Би ертөнцийн эзний дэргэд байдаг. Чамд энэ үгийг дамжуулахын тулд ертөнцийн эзэн намайг илгээсэн. Миний хэлсэн бүхэн биелэх болно. Гэвч чи тэр үгийг сая шууд хүлээж аваагүй учраас түүнийг биелэх өдрийг хүртэл хэлгүй болно гэж Ербусын элч хэллээ. Тэр үед Захариахыг гадаа хүлээж агсан хүмүүс Захариах яач вэ хэмээн бодцоож байлаа. Захариах гарч ирээд дохиж зангахад хүмүүс түүний хэлгүй болсныг мэдж сүмийн дотор хачин юм үзээд айсан байх гэж ойлгоцоолоо. Захариах ээлжийнхээ хугацааг дуусгаад гэртээ харлаа. Үүний дараа Елизавет жирэмсэн болж 5 сарын турш хинтэй ч уулзсангүй. Елизавет авгаа үр хүүхэдгүйдээ их ичдэг байсан учраас ертөнцийн эзний хайр ивэлэр энэ ичгүүрт байдлаасаа салсан гэж боддог боллоо. 6 сарын дараа ертөнцийн эзний өнөөх Ербусын элч Гавриэл Израиль улсын Галил аймгийн Назар хотод амьдардаг Майр гэдэг хүүхэн дээр ирлээ. Майр Давид хааны нэгэн удам угсаа болох Йосефтэй гэрлэхээр сүй тавьсан ажээ. Гавриэл гинт үзэгдэн. Сайн байна уу? Таны хамт их эзэн байгаа учраас та үнэхээр азтай хүн байна. ертөнцийн эзэн танд хайр ивэлэн үзүүлж нэгэн сайн юм хийж өгнө гэж хэллээ. Энэ үгийг сонсоод Майр ихэд сандарч юу болох нь хэмээн бодлоо. Бүү. ертөнцийн эзэн танд бас хайртай. Та одоо жирэмсэн болж хүү төрүүлэхдээ түүнийг Есүс гэж нэрлэ. Хүүчин ертөнцийн эзний хүү юм. Тэр хүү агуу их хүн болно. Хүүгийн өвөг Давид Израильчуудын хаан байсан. ертөнцийн эзэн тэр хүүгээр Давид хааны ширээг залгамжлуулж, хүүчин хожим Израильчуудыг үрд мөнх захирав.
Харин түүний ярь бусын улс хизээч сөнөхгүй гэж ярь бусын элч хэлжээ. Би хизээч хүнтэй унтаагүй охин хүчээр хэрхэн жирэмсэн болох вүлээ гэж майр асуулаа. ертөнцийн эзний ярь бусын хүч чадалтай сүнс тан дээр ирнэ. Ийхүү тэр ариун сүнсний хүчээр ертөнцийн эзний ариун хүү төрнө. Таны төрөл садангийн Елизабет авгаа насан турш үр хүүхэдгүй байснаа жирэмсэн болоод 6 сар болж байна. Тэр бас хүү төрүүлнэ. ертөнцийн эзэн орчлонд бүхнийг хийж чадна гэж ярь бусын элч хэллээ. Би бол зөвхөн их эзний зарц хүүхэн билээ. Таны хэлсэн үг биелэх болтугай гэж майр хэлэхэд ярь бусын элч түүнийг орхин бодлоо.